Тэгэл нөгөө тухайн үед ч нөгөө чартаар нөгөө нэг дуу захиалдаг. Тийм. Тэрэнд л нэгжээ бардаг байлаа да. Би ч нөгөө камертон бас хүүхдтэй хасаа камертоны доонуудыг аягийг сонсдог. Камертоны болдоо ахыг л энэ хүн шиг болох юмсан боддог байсан шүү дээ. Сонсогч үзэгчдээ онцгой нэгэн дуу олоо мэдрэмжийг хүргэхийг зорддог Хүүхд тэнгэр подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Тэгээ энэ удаагийн зочноор маань артист Батука хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ цаг үн чи мэндийг хүргэе. За мэндийг хүргэе. За шинэ он гарлаа, гал мөрөн жил гарлаа тийм ээ. Хоёр одоо шинэ жилийг хамтдаа эхлүүллээ шүү дээ. Энэ жил ер нь ямар хэрэг одоо мэдрэмж дүүрэн байна. Төлөвлөгөө ямар байна гэх эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. Тийм энэ жил би нэг цомог хийгээд дууссан. Тэгээд цомгийнхоо ажилтал гадааргүй гэдэг. Тийм одоо нэг дуу болцсон байгаа. Тэр дууга хичүүлээд дуусчихвал тэгээ ярин болчихлоо гэсэн. Цэцгээ үлээж яах гэсэн үг. Сая нөгөө өнгөрсөн оны 9 сарын сүүлээр дураараа гээд шинэ уран бүтээл цацсан. Батука гэдэг одоо артист нэр юм байна шүү дээ. Тийм. Энэ нэрийг яг өгөхөд яг ямар мэдрэмжтэй байсан бэ? Үндсэн одоо яг нэртэй холбогдож байна уу эсвэл яг хөд ч бахан юу яасан? Энэ хөөхт багтаа баг багын нэр байгаад нь төрөөд нэг удаах байсан ч манай имэйл энэ нэрийг өгцсөн байлээ. Яагаад Батука гэсэн нэр мэдэх гээд би сүүлд өөрөө том болчиход өөрөө судлаад үзсэн чинь нөгөө интернетээр энэ яадаг нэрийг би судлаад үзсэн чинь нэг Латин Америкийн тийм нэг юу юм бэлээ. Бүжгийн нэг тийм төрөл юм бэлээ Батука. Бүрөө. Тийм. Латин Америк хэрч одоо нөгөө салса тийм бүжгийн Батука гэж чача гэдэг шиг тийм төрлийн тийм нэр юм бэлээ. Тэгэхээр бас зөв нэрлэл байсан юм бэлээ. Яг хөгжмийн төрөлтэй тийм холбогдсон нэр байгаа байхгүй юу? Тэр нөгөө хамттай гэдэг дооны чи хөгжим бол нэг тийм бас нэг юм Кизамба бүжиглчмэр юм шиг мэдрэмж төрүүлж илээ шүү. Тийм, регетон стилийн дуу. Тийм. Тэгэхээр энэ бол эмээгээс ирсэн нэр байна. Тийм, эмээгээс ирсэн нэр. Тэгээд зүгээр дан Батука гэдэг тийм байсан. Тэгээд нөгөө Батукагаараа дуулаа явчихсан. Тэгээд 20 онд юу яагаад манай дүү урдаа нэг юм товчлол залгамаар байна гэдэг. Аль бие ёсны болоод Дэ Батука гэдэг. Дэ Баатар гэдэг шиг Дэ Викенд гэдэг шиг тий. Яг тийм аль бие ёсны болгоё гэдэг. Тэгээд Дэ Батука болгосон. Арай өөр сонсогдно гэдэг. Хизэнээс ер нь дуу хөгжимтэй уран бүтээлтэй холбогдчихвоо. Би ингэсэн 8 онд юу яагаад нэг студиудээр шалгуулж явж байгаад. Тэгээд ер нь нэг тэнцээгүй болоогүй тэгээд студиудын найруулагч хэлж ийсэн. Чи нэг шинэ бэлдээд гэхэд. Тэгээ нэг 4 жил бэлдээд бүр ойггүй гэртээ ингээд энэ тэнд бэлдээд. Тэгээ урлагийн хүн амтнаас зөвлөгөө аваад тэгж явж байгаад 12 оноос яг анхны уран бүтээл гарсан. Яг мэрэгжлийн төвчний тийм уран бүтээл гарсан. Тэр үед ч яг студиуд бас шалгаруулалт явуулаад хамтлаг бас босгодог үе байсан шүү. Тэгсэн. Ер нь нэг чадваргүй муу дуулдаг ч юм уу тийм хүмүүс бол тэнцдэггүй байсан шүү дээ. Сайн одоо өөрийгөө бэлдсэн, өөрийгөө олсон үнийг л ер нь студид тоолонд орох тийм хэмжээний байдаг байсан. Тийм. Хоолонд ороход хүртэл маш их бэлтгэлтэй орж ирдэг. Би 12 онд намуу студийн Баяраа ах тэр яагаал ахны дуугаа орж ирсэн. Тэр хүн гэдэл хэлжлээсэн л та. Бүр ингээд бэлтгэгдсэн тийм мэрэгжлийн тийм дуучдыг л ер нь бичдэг байсан. Зүгээр нэг ингээд нэг хобби болгоод яадгүй нэг аашихгүй байдаг байсан. Тэр үеийн ч одоо 8 оны хамгийн интернет хамтлаг байдаг юу л одоо Snap байна, Татар байна, Flash байна, No Name, Outlaw. Тий, эдгээр чинь л жинхэнэ л Монгол улсыг хөрөст. Жинхэнэ утгаар нь байлдан дагуулчихсан. Утгаар нэмэр болоо. Утгаар нүвдэг тэрвэрлээ тий. Юуны Open-Air-ийн утгаар нь бүжиглүүлээ. Open-Air чинь 25,000 хүн цуглуулаа л тэд нар чинь амар байсан. Тэгэл тэднийг хараад нь ямар амар юм бэ?
Би ийм болж болох юм байна гэл. Одоо тэр үед яг би яг артист болмоор байна гэдэг шийдвэрийг өөртөө гаргасан байж тээ. Тэр үед хамгийн их урам зориг яг хинээс мэдэрч байв. Урам зоригч байх вэ? Энэ чинь бүр 6 оноос баг эхэлсэн байхгүй юу? Ер нь бол. Шийдвэр нь бол тий. Шийдвэр нь тэр урам зоригийг бол дүүгээсээ л авдаг байсан. Манай төрсөн дүү чинь миний продюсер байхгүй. Би нэвтрүүлэг болгон дээр хэлээд идэв. Сино гэд. Тэгээд тэр чинь анх надад нэг 5 6 нэг CD авчир сонсгоод тэр нь Марин Кэри тэгээд Солонгосын одоо Монголд төрөөжл ирдэг Рейн тэг өөр хин хинчилээ CD сонсгоо чи эднэр шиг байж чадахгүй гэдэг. Тэгсэн яах тэгсэн чи би яаж чадтыг тийм ангалтаад байг. Тэсэлэрээ. Тэр чинь амар дэлхийн топуудыг үзүүлээд байна шүү дээ. Юу энэ наад чинь би яаж болж чаддаггүй чи чаднаа гэдэг. Тэгсэн чинь нэг Nokia 3220 гэдэг нэг утсан байсан юм. Надаа. Аль чи нэг зогсчээ та би чиний зургийг дараад тахыг. Би нэг шилэп малгай өмсөөл ингээ жакта ингээ даруулсан. Өө наад чи гоё харагдчих. Чи ер нь дуулж болохоор юм биш үү. Тэгсэн чинь л тэгэл тэрнээс хойш манай дүүч нөгөө студиудээр чамайг шалгуулна гэд. Тэгээ бахан жижиг том. Тэр үеэсээ продюсер ажил эхэлсэн юм чинь. Тэгээд нөгөө тэр үеэс чи манай дүүч нөгөө нэг студиудээр баг намайг чи шалгуулад. Тэгээ ерөөсөө болохгүй байсан юм аа. Хинцээгөө тэгээд нэг студ дээр нэг 8 онд чинь Суйсны хойдолд нэг студ байсан. Тэнд студ дээр нэг шалгуулад ерөнхийдөө нэг болсон болоог нэг 2-3 доо хийсэн. Тэгээ тэр мэрийгээ бас эфемер өгцөө бас тэгээ эфемер өгцөө. Тэр үед яг одоо юу гэм миний хувьд бол би ч юм сонсогч байгаад байгаа шүү дээ. Яг Монгол артист болгоныхаа дууг л амар шимтэж сонсдог байсан. Гадаадын одоо жишээ нь би бол яг хипхоп хөгжмийг бол баг 2002-3 оноос хойш сонсогч байгаа байхгүй юу. Тэгээд хөвөрцөн миний одоо яг тэр сонсох лист бол ингээ эхлээд нөө Eminem, Dr. Dre, Snoop Dogg гэдэрийг сонсдог байжгаад дараад нь монгол артистууд аймаг гой дуунд хийд эхэлсэн байхгүй. Тэгсэн. Миний одоо нөгөө сонсогч одоо тэр хамгийн гоё одоо бүх хэмиг хамгийн гоёор одоо хүлээж авдаг тэр насанд маань монгол артистууд амар тийм жин дарсан одоо нэг сонсогч болгож одоо хүмүүжүүлсэн гэж хэлэх юм уу? Одоо татарын бусдыг харин хүндлээс ахуулаад одоо ингээл Снэпийн жин там ч юм уу тий. Одоо тэгэл нөв нэмий үдшээр ч юм уу, аутлавын одоо зүрхэхгүй ч юм уу. Ингээл бүр солирдгүй өстэй бүр. Тэгэл нөгөө тухайн үед ч нөгөө чартаар нөгөө нэг дуу захиалдаг. Тий. Тэрэнд л нэгжээ бардаг байлаа да. Би ч нөгөө камертон бас хөөхтэй хасаа бүр камертоны дуунуудыг аягийг сонсдог. Камертоны болдаахыг л энэ хүн шиг болох юмсан боддог байсан шүү дээ. Яаж энэ хүн шиг болох вэ гэж. Тэгээ нөө яг 6-7 онд нөө болцоогоо гаргаад чамайг би гэж явж байгаа шүү дээ. Камертоныхын ч нөгөө импресац хийгтэй үр төгс идэг байхгүй. Тэрийг ингэж сонсоод аягийг сурдаг байсан. Яаж импресац хийгээд байна вэ? Фальцет яаж хийгээд байна? FM ер нь хэр сонсдог байваа. Ямар ч бүр ингэж бүр хүлээж сонсдог. 101.7 гарч нөгөө нэг үлсэн ах чи макарина гэдэг нэвтрүүлэг хийгээл тэр мэрий чинь сонсол. FM-ийг чи бүр хүлээж сонсдог байсан шүү дээ. Гой дуу явангууд чи бүр ингээд бүр төлхөө ингээд бүр хүлээгээл ингээд тэр нэг дундаа ороод ингээд ийм шин дуу иржээ гэж байгаа яг тавьдаг дуунд гоё те. Ямар юм бол гээд. Гоё. Дууран бүтээл одоо яг одоо ингээ хоёлоо ярилцаа сууж байгаа Батука гараад явах одоо амьдрал гэр бүл ажлын орчинд байгаа Батука. Яг өөрийн чин дуунууд яг хэр төлөөлөх вэ? Дуун дээр гардаг Батука яг артист байгаад байна уу эсвэл амьдрал дээрх одоо тэр характер артист хоёр ер нь хоорондоо хэр шал өөрөө яг нийлэх үү зөрөх үү? зөрнө. Амьдрал дээр би ч шал өөр хүн шүү дээ. Зөөрөгээл ингээ хүн шиг л явж идэв шүү дээ. Дуугаа дуулахаараа нөгөө Батука болол. Дуугаа дуулахгүй байхаараа зүгээр ингээл ингийн дараахан зүгээр сайхан явж идэв шүү дээ. Автобусандаа суугаал иргэдтэйг нийлээл сайхан явж идэв шүү дээ. Тайзан дээр дуулах эсвэл студиуд дуулах хоёрын аль нь илүү амар байдаг вэ? Өөртөө. Хоёр нь студид бол нэлээд хэцүү шүү дээ. Нэлээд л
Тэнд бол яг галтгооны ажлын өгж байгаа шүү дээ. Тэнд чинь нэлээд л юм болж ич нэг дууны адгаар шүү дээ. Тайзан дээр бол бас л би чинь гэхдээ бас харизмтай л хүн шүү дээ. Олонд байзан дээр би балдсан шүү дээ. Харизм гэсэн соёлоос подкаст эхлэхээс өмнө бас харизмын тухайс жоохон ярьлаа шүү дээ. Тий. Харизмыг төрмөл гэж бодож гин үү? Эсвэл энийг хөгжүүлэх тусмаа ингээд төрмөл юм шиг байдаг зүйл гэж бодож байна. Энэ тал дээр юу гэж боддог вэ? Цаанаасаа нэг юм байглаасаа нэг төрмөл гэж байлдан дагуулагч хүмүүс бол бас байдаг. Төрмөл гэж би боддог. Одоо Майкл Джексон биш шүү дээ. Тэр чи яг ингээл төрмөл бүр амар харизмтай байгаад байдаг шүү дээ. Тэгэл би ч гэсэн өөрийгөө бас төрмөл харизмтай гэж боддог. Дуу дуулахгүй дуулаагүй байхдаа ч гэсэн тийм айгу тийм эмоцтой тийм би байдаг байсан. Тийм байдаг байсан. Тэрнийг тэр ирч хүчээ дууруугаа шилжүүлчихээр тийм амар байгаа дээ шүү дээ. Тэгэхгүй нөгөө зарим одоо шүмжлэх артистууд бас байдаг байхгүй. Зүгээр ингээ нэг ямар ч харизсан байхгүй. Зүгээр тайзан дээр ингээл номхон зогсчиход ингээ дуулаад тахаар чинь удахгүй байдаг байхгүй. Тийм. Ямар ч юу байхгүй. Хүн хараад энэ ямар авьяасгүй гэж боддог байхгүй. Тэр чинь бас нэг юм ирч хүч байх хэрэгтэй байгаад дээ шүү дээ. Тийм. Одоо ариуна их чиг харалтай. Чин 60 хүрж байгаа хүн гэхэд ямар амар харизмтай. Йоо. Тийм. Сэмэлдэж байгаа юм чи тэр хүн чинь. Тэгээ тэр бүжиг хөдөлгөөн ёо үнэхээр хэлнээр эмоцыг бол одоо надтай дуулдаг TG-гээс бас би их харизм сурж ирсэн. Тайзны тэр харизм яаж тэр манай TG бол өстой мундаг хог Mr. Dox TG. Яг гэхдээ тэр одоо тэр байглаас өгөгдсөн одоо эцэг эхээс ирсэн ч юм авьяас шүү дээ. Тий. Тэрнийг бүр байнгын тэгж өнгөлж ажиллагаанд байлгахгүй бол тэр цаашаага зэвэрдэг, хожирдаг, бөхдөг төрлийн зүйл юм болов уу гэж би бол харагдаад байдэ. Тий, авьяас нэг хөө хөдөлмөр ирээсөө гэж нэг яриад байдаг юм лээ. Бас л үнэн л юм байлээ тий. Батука 3 үгээр тодорхойл гэвэл юу гэж хэлэх вэ? 3 үгээр одоо би өөрийгөө хэлмээр шүү дээ. Өөрийгөө бас хитрхи нэг тодорхойлмооргүй байна бас. Яг нөгөө мундаг хүмүүсийн хажууд чинь нэг өөрийгөө тодорхойлол би тийм шүү гэд. Тэгээд бас онцгүй гэж бодож байна. Өөрөө сайхан чимээгүй ичээл. Эсвэл одоо продюсер ч юм уу, найз нөхдөд ч юм уу хэлээрээ зүгээр гэж тодорхойлохор чинь би одоо хөдөлмөрч тийм хэр чинь бас тий болохгүй шүү дээ тий. Sorry. Тэгэхгүй энэ юу болчиход өөрийнхөө тодорхойлоод байгаа гэж бодсон шүү дээ. 8 оноос хойш ерөнхийдөө бол яг энэ артистын зах зээл дээр ингээд толтонд орох гээд ингээд хичээж явж штэ. Одоо ингээд яг ингээд дууран бүтээл гаргаад яг артистаар явж штэ. Монголд одоо яг бүгдээр л ярьдаг ч гэсэн яг артист байхын одоо гол онцлог нь юу байгаад байна? Яг үнэхээр артист бол одоо ингээд доктортой орлого байхгүй гэдэг одоо бүгдээр л хүлээн зөвшөөрж байгаа шүү байна. Энэ нь ер нь хэрэг тэмцлийг дагуулж байна вэ? Одоо мэдээж артист хүн чинь бас гоё харагдахаас ахуулаад өдөр болгон тэ одоо чинь үзэм төгөлдөр байхаас ахуулаад зөндөө зүтгэл байна шүү дээ. Одоо бидний одоо яг тайзан дээр байхаас нь гадна тэр үнийг бол зөндөө их хөдөлмөр дагуулж байгаа болов уу гэж би хараад байгаа байхгүй. Тийм энэ чинь юу шүү дээ. Тэгэл энэс гадна нөгөө уран бүтээлч чи хажуугаар нь одоо Монголын зах зээл чинь жижиг юм чинь тэгэл айгуусаа халтураар л санхүүждэг ер нь. Тэгээ хаяа нэг тоглолтоо хийж тоглолтноос мөнгө олно. Тэгээ хажуугаар нь мэдээж нөгөө артист чинь бизнес мөнгө олохгүй бол одоо бас хэцүү. Дан одоо урлагаар явна гэдэг чинь бас чанга واخгүй Монголдоос бас тийм тий хэцүү. Тэгэхгүй урлагийнх чинь бүгд л хажуугаар нэг хувийн бизнес хийгээл тэг юм зарах 8 хийх ч юм уу тий. Би ч гэсэн хажуугаар нь бас 8 хийгээл тэгээ олсон мөнгөөрөө нөгөө бас уран бүтээлдээ оруулаад бас тэгэл нөгөө мөнгө зарцуулах гэх тий. Энд тэнт алтар орж ирэл дуулал тэр орж ирсэн орлогоороо эргүүлээд бас уран бүтээлдээ оруулчихна. Тэгэл ер нь зохицуулаад явж идэг. Бүгд л тийм бах ер нь. Анхны захиалгын тайз хаана байв? Захиалгын тоглолт буюу одоо захиалгах тоглолт орлоготой дуулалт гэх юм уу? Захиалгах чи юу бах вэ? Би тэр явдаа гэд 12 онд дуу гарсан. Тэгээ гэр твтчихсэн чил манай нэг найз синэгт нэг ажиллаж илаа. Ямар
ижлээ. Чамаг нэг нийслэлийн юмлээр оруулах гэсэн. Пүүх тим тав нэвтрүүлэхэд би орох юм уу гэд. Ганцхан дуу гаргацсан шүү дээ. Би ч одоо яаж намайг тийш оруулах гэдэг. Үгүй чи энэ дуу ч бас хөөрхөн гоё дуу байна гэд. Тэр найруулагч чамайг оруулъя гэдэг. Тэгээ ороод тэрний нэвтрүүлэгт байжсэн чинь намайг тэнд доолуулсан байхгүй. Айгүй гоё байсан. Энэ хамгийн анхны тайз баг тэр л байсан баг. Төлбөртэй тайз. Синийг тий. Мөнгө авсан. Тэр нэвтрүүлгийн тайз бол төлбөртэй байсан биз дээ. Тий. Тэгэхээр бүр гоё тий. Тий. Оо. Тэгэл тэдний юм дээр ч анх гарч зургатаар өөрийгөө хараал. Синийг дээр тааруулж үзсэн ямар гоё юм бэ гэл. Хизээ цэцэгдэхин хүлээгээл тий. Хизээ цэцэгдэхин хүлээгээл. Одоо яг миний яг анзарч байгаагаар хипхоп калчер байна шүү дээ. Хипхоп калчер одоо яг илүү том орлого руу зүгэлж ах шиг байна. Тий. 10 жилийн өмнө бол бас айгүй бага байсан баха. Тий. 10 жил, 15 жил, за 20 жилийн өмнө бол бүр ингээд бага байсан бах. Яг нөө өөрсдийн тоглолтоосоо орлогочдаг ч юм уу. Тэр систем байсан бол одоо энэ урлагийн тоглолтын одоо энэ зах зээл илүү томорж байгаа юм болов уу гэж надад харагдаад байна. Тийм томорч байгаа. Нөгөө энэ чинийгээр одоо тоглолт зохион байгуулдаг нөгөө нэг найруулагч продюсерд аягүй их гарч ирж байна. Тэгээ тоглолтыг худалдаж аваад одоо өмнө ингээд жишээлбэл ингээд нөгөө суурэ тавьсан хамтлагууд байна шүү дээ. Одоо нэг оноос эхлүүлэл 99 оноос эхлүүлэл нөгөө ах нар байна шүү дээ. Тэгэл дунд үеийн одоо флаш нүүнэ. Тэр үедээ ингээд байлдан дагуулж исэн хамтлагууд ч одоо ингээд үр шимээ өртөөд байгаа байхгүй. Одоо тэдний тоглолтыг чинь хүмүүс залгаал тоглолт зохион байгуулдаг хүмүүс мөнгөөр худалдаж аваад тоглолтыг ингээд зохион байгуулж. Тэд нар очивол дуулахал өргөдтэй болчиход байна шүү дээ. Артист яг гоё нөгөө нэг дууга дуулахтаа бэлдэж байгаа л дуулна. Тийм. Айгүй амар олдсон байлээ ер нь одоо. Үрж яг сонсогчийн зүгээс яг өөрт чинь нөлөөлсөн артистуудыг нэрлэе гэвэл Монгол гадаад хамаагүй. Ямар артистуудыг хэлэх вэ? Камертоны болдаах байна. Тэгээд татарын заяа байна. Тэгээ ариуна ихч байна. Сарантуяа ихч байна. Баг бүгд л байна дөө. Монголыг ор би бүгдийг л сонссон дөө. Гоё те. Яг татарын заяа гэдэг артистыг бол одоо угаасаа л тэр дом хүнтэй одоо яа. Гаргасан дуу болгоно яг хүнд хүрдэг те. Тий. Хамтрал бас хийжсэн байдаг те. Тий. Тэр чамгүйгэр гэдэг уран бүтээл гараад маш их хит болж ирсэн. Тэр чинь баг 2-3 жил хит болсон баг шүү. Айгүй удаан хит болсон. Тухайн хамтрал яг яаж үүсчээ? Эхлээд найзууд байв уу? Эсвэл шууд артист уран бүтээлээр хамтарч байв уу? Нэвтрүүлэгт ирснийх нэг би бүр тодорхой ярих гээд байна л да. 16 онд би амьдрал гээд уран бүтээлээ гаргасан. Тэгээ тэр дуу мань хөөрхөн одоо энэ камертоны болдаах чинь нөгөө би продакшн гэдэг студи дээр нэг давхар нэг vibe гэдэг фильм байгуулсан. Тэргүүр нь би ярьслал 11 л бас телевизтэй байсан. Тэргүүр нь би ярьсланд ороод тэгээ дуу муугаа авчиж. Тэгээ миний дууд чинь бас хөөрхөн чарт мартуудад ороод тэгээд чартуудад ороод ингээд хөөрхөн явал. Тэгээ дуу муугаа хийцсэн ингээ би чинь 4-5 юм хийцсэн. Тэгээд Фрэнксэлтэй тэр чи найзууд байсан. Тэгээд би зөвшөө илүү масны уран бүтээлүүд ер нь гаргах хэрэгтэй болсон байхгүй надад шаардлага гараад заавал бийсэн. Өшөө байлдан дагаас уран бүтээл хийгээд. Тэгээ би Фрэнксэл чинь тэр үед яг бүр алж исэн байхгүй. Игүүл заяа энэ 3 чинь Beautiful гэдэг дуу гаргасан. Тэр чинь бүр битүү хит болоод. Тэр би сүүлд бас үзсэн комментуудыг насан чинь тэдэн онд сонсоор л байна гэдэг коммент байлаа. Тэгээд төмөр замд Фрэнксэлтэй уулзахаар болсон юм. Нэг өөл тавс гэдэг нэг пабд. Чиний хүрээд ирэхэд. Тэгсэн чинь очисон чинь заяа сууд чинь тэр байж. Тэгэл яасан чинь би нэг Фрэнксэлтэй нэг хамт дуу хийх гэсэн юм болох гэсэн чинь. Фрэнксэл ерөнхийдөө болно гэсэн. Заяа болохоор байж. Одоохондоо чи байж. Одоо экул байна гарч байгаа.
жоохон гитсэн байна. Чи төрөө ижил та гэдэг. Тэгс чин Фрэнксэл тэхгүй юу. За яах вэ? Батукатай бол хийж болно. Наад чинь бас мэрэгжлийн бас 4 5 уран бүтээл гаргацсан бас өөрхөн явж байгаа юм биш тэгээд. Тэгсэн чин заяа тэхгүй. За та 2 нэг уран бүтээл хийгээд үз. Хэрвээ тэр дуу ингээд хэрвээ амжилттай явах юм бол бас хараа гэдэг шүү дээ. Хараа би энэ Батукатай ингээд хамтарч болно гэдэг. Тэгээ ажиллаж эхэлсэн. Фрэнксэл дээр нэг доон дээр сар гараа нэг доон дээр ажиллаад одоо тэр Майг Орл гэдэг дуу байдаг байхгүй. Маш хит болж исэн. Тэгээ тэр дуун дээр ажиллаад клипийг хийгээл цацсан. Тэр өдрөөсөө эхлүүлээд хит болсон. 9 сарын 1-нд цацчихсэн тэр чинь 16 оны 9 сарын 1-нд. Тэгэл заяа TJ2 ирж сонсоод пүү ямар гоё дуулсан юм бэ. Йоо. Өстой янз юм байна. Батукач бүр гоё дуулсан байна. Заяа ч орж намайг тэрвэл зүгээрс. Бөө юм болоо. Тэгээ Фрэнксэлд нэг хадгалсан нэг хийцэн байсан нэг тийм ай байсан бил. Тэр нь одоо чамгүйрийн ай байсан байхгүй. Тэгэд заяа одоо Фрэнксэлд хэллээд бишээ Фрэнксэл заяад хэлээд за одоо энэ дээр би энийг оруулмаар байна. Чамааг оруулъя. Тэгээд TJ-г оруулъя. Батукаг оруулъя. Ингээд дөрүлийн нэг энэ доон дээр хамтарсан юм. Гээд. Тэгэд чамгүйрийн доон дээр бид дөрөв ажиллаад. Тэгээд тэр дуу гарсан. 16 оны 11 сарын сүүлээр цацагдлаа байлаа. Тэгэл ерөөсө цацагдаал ерөөсө бараг тэр өдрөөсөө бүүн болж исэн байхгүй. Дуу бутсан түүхэн нь штэ. Тэгсэн чинь бүх одоо дууч чинь ингээд өөрсдөө ингээд дуугаа ороод клип бараг дуугаа ороод ингээ авчаал нэг зурагт мөрөгтүүд авчиж өгөөд идэв штэ. Тэр дуугаараа тгийггүй штэ. Бүгд л өөрсдөө татж аваад над руу бүх том хөтлөгчнөр чи өөрсдөө заалгаад Батука энэ дуугаа өгөөч гэдэг. Одоо энэ 102.5-ын ялт малч үйл над руу заалгаад Батука энэ дуугаа өгөөч би чарт руу оруулах гэсэн юм. Тий тухайн үед бас нөө юу бас яаж юм те нөө чанартаагаар татаж авах бас боломжгүй байсан юм байна. Яг артистаас нь гуйж авах нь шүү дээ тий. Тэгээд тэр дууд чинь гараад дандаа чартуудын 1-р хайр 2-р хайр гэл дандаа ингээ хэлбэлцэл ингээл явж ирсэн. Тэгэл тэр дуугаараа би өөрийгөө танихаа байлаа. Энд тент ингээл хэсэг жоохон эвдрэл авсан. Жоохон дуу гаргачил нөгөө хүн чи хөөрөөл зүгээр энд тент явсан шүү дээ. Шүмжил ер нь хэр авч ирсэн бэ? Авлаггүй яах вэ? Шүмжлэг би аавна. Тэгтээ би энийг сая подкастер орохдоо ч гэсэн ярьсан. Зөв шүмжлүүл одоо тэр шүмжлийг аавна. Одоо тухайн уран бүтээлийг үзээчгүй ээжиж чанартай болцсон уран бүтээл гэж энэ муу болцсон байна гэж болохгүй. Яг зөв ингээд одоо мэрэгжлийн талаас нь за энэ камер муу камераар бичигдсэн байна тий. За энэ дууны төвшин одоо ингээд хийцсэн байна. Мастеринг нь ингээд хийцсэн байна. Ингээд шүмжлүүл мэрэгжлийн талаас нь ингээд шүмжлүүл байж болно. Тэгэхгүй зүгээр аваачаад нэг юугаач мэдхгүй нэг хүн орж ирэх юм одоо болцсон байна гэж бас болохгүй. Надад нэг тийг санагдаад байт юм. Хүмүүс шүмжилж гин гэж дотроо бодож шүү. Бүтээлийг нь биш. Хүнийг нь ингээ буруутгаад байдаг. Тал байдаг. Одоо Батука гэдэг хүнийг шүмжилмээр байгаа бол Батукад хэлэх хэрэгтэй байхгүй. Эсвэл бүтээлийг шүмжилмээр байгаа бол энэ бүтээлд ийм зүйл ингэчээ гэдгийг хэлмээр байгаа. Салах. Манайхан ч болохоор нөө шүмжилж гин гэдэг нэртэйгээр нөө хүнийг нь загнаад идэв шүү дээ. Бүтээлийг нь биш. Тэ нэг юм хүнийг нь загнаад тэгэх байсан, ингэх байсан гэдэг. Тэр чинь бол нөө уран бүтээлд өгж байгаа шүмжлэлийг бол яг тэр зөвхөн одоо тэр одоо бороо гэдэг доон дээр ч юм уу те төвшин их байна ч юм уу те эсвэл ингээд аян ийм сул байна дуучных нь ийм байна ч юм уу тэгж ялгах хэстан болов уу гэж бодогдоод байдیں۔ Надаа. Тийм тэрийг нөгөө фантастикийн ах нараа тэрийг шүмжлэлийг
бас фейсээр авсан юм байна. Гарууд нь хоорондоо бас өмнөөс нь ингээд хүмүүстэй ингээ хэрэлдсэн байгаа даа. Энэ нэг одоо барсаахыг энэ нэг одоо сартаасан одоо ингээд байгаа юм уу? Энэ одоо юу болчиход ингээд байгаа гэх тээ. Юу хүнийг хүн рүү нөрөө ингээд бүтээл биш тий. Амьдралаас ер нь хэрэг өвдөлтүүд авч исэн. Өөрөөр хэлбэл бас хүнд өвдөжсэн. Тэгжсэн. Өвдөлтүүд амьдралаас өстой өвдөлтөхөөс өөр бараг өхөд бассан дөө. Тэр чинь тэрийг би сая подкастер орохдоо бүр дэлгэрүүлж яриад юу яасан. Тэгээ 19 онд би энэ өвчнийг тусаад тархины орд авдар тусаад тэгэд мэдхгүй явж байгаад коронавигийн вакцинд хариулаад бүр өндрээд. Тэгээ эмнэлэгт очиж бүр хэвтэрт ороод. Тэгээ ямар ч авралгүй болоод. Тэгээд ард түмнээс хандуугаад. Тэгээ ард түмнээс хандуу ирээд энэ тэгрүү эмчилгээнд яваад ирсэн. Эмчилгээ амжилттай болоод ирсэн. Тэгээ одоо нэг гаман байрал. Тэгээ явж байна. Яг тэр хүнд одоо мэдээг өөр дээрээ дуулах тэр үед хамгийн түрүүнд яг юу бодогдсон бэ? Бодогдох ч байх тий. Амьдрал гэж бодсон. Хөхгүй шүү. Би заавал амьдрал шүү. Заавал нэг амьдрж иж хідэн бүтээлтэй ядаж хідэн бүтээл хийчихэд өгчий гэж хэл гэж бодсон юм. Арай болоогүй шүү л гэж бодсон. Одоо тэгээд тэр зүйлийн ард нь гараад туулаад ингээд амьд байна, амьсгалж ийн, өглөөний нарыг харж ийн гэдэг хүний том жаргал шүү тий. Хамгийн их талархдаг зүйл нь юу вэ? Одоо энэ төрүүлж өсгсөн ээж аавдаа талархаж байна. Одоо энэ ах トゥ төрөлд өсөд өвд ээдс Тэнгэр бурхандаа их талархдаг. Тэнгэр бурхан байхгүй бол одоо энэ уул ус хангаадлын байхгүй бол бас бид нар өнөөдөр хөрсөндөө байгаа ч юм уу, гүч юм уу тий. Тэгэхээр зүсэг бишрэл байна тий. Байна. Зүсэг бишрлийг ер нь юу гэж боддог вэ? Хүмүүс одоо өөр зүсэг бишрлүүд ч байна. Зарим нь бол бүр үүсгээд идэв штэ. Тий. Байхгүй штэ гэл. Зүсэг бишрэл байгаа шүү. Байхгүй би хэлдэг байхгүй. Чи буруу юм хийгээд үзье. Тэгэд буруу юм хийгээд яваадах юм бол тэр нэг юм чи ингэж архимд чи буугаад дараа нь чи тэр зүсэг бишрлийг бодож эхэлнэ гэж би хэлдэг байхгүй. Карма гэвэл тий. Ер нь л өөртөө ер нь хэр тэмцэлдэг төрлийн юм байна. Би нэлээд тэмцдэг. Амьдралын төлөөч тэмцдэг, дуур бүтээлийнхаа төлөөч тэмцдэг. Гэр орнод ижигээс эхлүүлээл ингээл тэмцэл явждаг. Хүүхдээ хасаа эхлүүлээл гэр орнод ижигээс эхлүүлээл. Одоо хүртэл ингээл тэмцэл явждаг. Бууж гисэн үед байдгүй. За би ч байлээ доо. 19 онд тэгсэн. Болдог ч юм үл ер нь дуу хийгээ. Ер нь ингэж яхаар ер нь Солонгост очиж ажил хий гэдэг. Энийг нэрээ нэг яриа гэж бодоод ярьчихидхөө. Боллоо энэ чи подкаст юм чи. Тэгээ 19 онд би амар шантарсан. Шантарч жоох нөгөө баг бүх дуучид шантарсан баху тэр үед. Тэр үед чи алтур малтурч байхгүй. Энтийн дуулуулах газарч байхгүй. Тэгээ манай ээж хэлсэн чи ер нь ковидын өмнөх жил биш үү? Чи ер нь ингэж байж хаар жоохон залинтай ажиллаалч гээд. Мөнгө мөрөг ол гээд. Тэгээд би чи нөгөө Солонгосын КЛБ-ийн шалгалт малгалт өгвөл Солонгос руу явахаар болов. Тэгээд яг явахын өмнөх нь л өвчин тус дөрвөн мөч татсан. 13-ын улзуур дээр явж байгаад дөрвөн мөч ингэ дөрүүлээ татаад. Тэрийг л би тэгж бодоод байдаг байхгүй. Цаанаас нь энэ Орхон тэнгэр явуулахаа боловсон юм болов гэж бодоод байдаг шүү дээ. Ковидын үеэр яг олиг соёлын ер нь бүгд л гүн цогт авсан шүү. Айгүй хэцүү байсан. Ямар ч орлогогүй болоод би ч нөгөө байсан хэдэн төргөө бүгдийн ковидын хорой гарч бүгдээ дуусгасан шүү дээ.
Тэр үед чинь тэгэл сайн хүмүүсээ бэлтэл гэртээ. Тэгэл клуб хаус гээ гарцсан байсан. Тэргээр чинь тэ. Хахан шинжингөө байгаал яриад. Клуб хаус бас яг тэр үеийн хүмүүсийн уур амьсгалыг бас айгүй доторыг чөлөөлсөн баг тийм. Тэс нэг гэртээ байхаар бас амар хэцүү мэлэн штэ. Тэр чинь нэг тусдаа нэг баахан өрөөнүүд нэгтцэн тэр өрөөнд нь ороод тэгэл өрөө хийсэл яриа чагнаа. Тэгэл доороосоо татуулаад дээшээ гараад тэгэл юм яриад тэгэл. Би яг нэг тэр нэг яг тэр үед бас айгүй сонин юм мэдрэмж авсан. Айдас чих юм уу? Яана ингээл гэртээ орогдчих юм бах та. Энэ ингээд цаашаа ингээд байж ах бидээ ч гэж бодох шиг те. Тэр чинь бас нөгөө нэг мутацд ороод яасан хөвсөж гин гээл те. Гүр амар сөрөг мэдээнүүд гараал тэгэл тэр нэг залуу хүн индлээ гэдэг мэдээ бол надад бол амар хүнд туссан. Яана энэ ингээд хөвшин залуу гэлтгүүгээр ингээд бүгднийг ингээд авч чадах вирус юм биш үстэй гэдэг юм айдас төрсөн шүү. Тэгээ бид нар чинь бол бас нэг тодорхой хэмжээний олон нийтийн үйл ажиллагаа тий арга хэмжээнд дээр очиод ингээд байх дуртай хүмүүс байгаа. Тэр маань ингээд бүр байхгүй болчоор бүр ингээд айдас төрсөн. Миний хувьд бол би орлогоос ч гадна бүр илүү айдас төрсөн. Би ч одоо нэг ингээл хүндрэлтэй устчих юм шиг үсттэй гэж бодоод айгаал идэв байсан шүү дээ. Тэгээ нэг богдол руу гарч алхаад ёо гэрээсээ гарах чи ямар гоё юм бэ. Тэ чинь бүр яг эд хөл хорионы үеэр чинь бүр ингээд орсны гадаа хүмүүс зогсож идэг те. Барны гадаа удамд хүмүүс зогсож идэг. Хөөе хаач чаа орооч. Яг хаашаа явж байгаа гэд. Үгүй ингээд ийм март орох гэсэн юм. Ийм март орж явах чаа. Хүнсээ авахгүй болохгүй байна гэдэг. За гэд. Асуугдаал те. Тэр чинь 2 сар 20-нд ороод тэгээд тэр чинь 100 дахиад 20 морин гэлсэн. Ядаргаад ч гисэн шүү дээ. Тийм. Би бүр хамгийн сайн сандаг нь 11 сарын 10-нд эхэлсэн байхгүй юу? Тэгэхээр UB Pulse-ын тоглолт үүдэн шүү дээ. Тийм. Тэрний чи яг тэр нэг зохиолын дууд чинь тоглолт хийсэн байхгүй юу? Тийм. Яг би яаж мэддэг вэ гэхээр 11 сарын 11-нд юм байна. 11-ний өглөө 20 эхэлсэн байхгүй юу? 11 сарын 10-нд би юу яагаад яг гэртээ ингээ хүнсмэсээ цоглуулад ингээ гэртээ орж байгаа 11-нд би нэг тоглолтын ажил одоо сахилгын тоглолтын ажил төлөвлөсөн байсан юм. Тэгээд 11 сарын 10-ны орой би бүр нэг Дмитрий Нагиевийн тоглосон Дмитрий Нагиев билүү яг кино үздэг байхгүй юу? Оросын цуврал. Тэгээд тэрэн дээр ингээ яг хөл хорой морой үүсцэн. Ингээ гэрээс нь гарахгүй болж малцсан. Тэгээд нөө Дмитрий Нагиев ч яг нөө өөрийнхөө ингээ бодит амьдралаар хийсэн бас Оросын топ хөтлөгч байгаад идэг. Үрийн тэнд ингээ нөө нэг VIP team төрсө өдрөглөхгүй л ингээл тэгээ нөө 20-наас болоод нөө ажиллаа хийж чаддгүй ингээд тэг би яана Монголд ийм болол яана тэр үе чинь бас нэг хөл хорионы лиглэн бол арай бас учиртай байсан. Тийм. Дотроо алдаагүй гэдэг. Тэгээд бүр тэгээд тэрнийг оройн их нэртэйгээ үзчихэд яана Монголд ийм болол яана гэд тэг би маргааш өглөө нь чохолтой гонжо барьсан. Илүү орж ирсэн чи нөө чухал руу явах гэж байгаа гэдэг. Орой арга хэмжээтэй ингэсэн тэгсэн гэсэн. Юу яриад байгаа наач Монголд ингэж ингэсэн байна гэдэг. Тэг би өрөө. Энэ өмнөх хорон кинон дэр үзсэн амьдрал юу маргааш нь пүк бод. Яана гэж бодоод тэгэхэд чин бас чинь 12 сар шинэ жил нэлж төгцсөн бас нэг урлагийнхан бол яг хүл идэн штэ 12 сар. Хамгийн гоё баярын сар ачаалтай гэрчтэй байх сар хүлээдэг яг тэр хүлээлт мөлөлт бүр байхгүй яана гэж бодоод тэр нөгөө гэртээ нөгөө 12 сар тэгээд мах хөшгөлцсөн нөгөө юу аринагч нөгөө чаргалтай тэгэл тэр дуугаас сонсож жоохон гонигтай тэр бас яг цохилт болсон шүү тэр нөгөө болсон тэрэн дээрээс зүгээр нэг зүйлийг би бас яг тэгж мэдэрсэн яана ингэ давхар орлоготой байхгүй бол те яг үнэхээр нэрээ санхүүгийн хувьд бол бүр ингээд цогтолтонд орох юм байна гэдгийг бол айгуугүй мэдэрсэн шүү. Тийм, тэрнээс наадах чинь бас зүуд. Би бас яг тэгж бодож ирсэн. Нөгөө нэг чиний хэлдгээр ингээд энэ цаашдаа ч гэсэн өвчин зовлон байхгүй болсон ч гэсэн ер нь ингээд энэ хадгаламжинд ингээд энэ давхар орлоготой нөөц үүсгэж явж байгаа байхгүй. Гиг үнтхийн бас дэлхий дээр янз бүрийн вирус гараад дахиад энэ хөлөөрөө барай болоод ингэх юм бол бас хэцүү юм биш шүү гэдгийг толгоондоос ер нь хүн болгон л ер нь одоо ер нь тийм бодолтой болцсон байлээ. Дандаа энэ хоримтл үүсгэсэн тий.
Тэгэл хоримтлын үсгээл тэрийгэ цуглуулаад Эсвэл бүр өөр төрлийн одоо ажлын орлоготой ч юм уу тий байх хэрэгтэй байна да. Яа энэ ингээ үргэлжлээд авах юм бол тэр дахиад 1 жил үргэлжлэсэн бол бүр айгүй хэцүү байдалд орох байсан. Тэгээ тэр чинь нэг улсаас бас нэг цөөхөн эдэн дөрөг мөрөг өгөөд байсан. Тэр үнэхээр мэдгүй миний амьдралд бол үстэй үнэхээр хэрэг болсон. Надад ч гэсэн тэр чинь хэдэн дөрөг өгөөд байлаа. 300 хэдэн мянган төгрөг. 300 мянган төгрөг лөө. Тэгээд тэрүүгээр чинь хүнсээ бэлчиж байгаа. Үр зээлийнхаа хүүгэн төлчихөж байгаа. Ингээд тэр чинь миний хувьд бол яг тухайн үед бол асуудлыг бол шийдсэн. Тэр үед зээлтэй байсан. Тэгээ 2 зээлтэй байсан. Тэгээд тэр зээлийн банк ус байгуулах чинь айгүй сони юм бил. Яг тэр өвчин зовлонтой байхад чинь ингээд та нар зээлээ хойшлуулад хахад ч одоо ямар ч ажилгүй байх чинь та нар яаж мөнгө авах гээд байгаа юм бэ? Наад чи хэцүү байж тэгээд би хэлж байгаа байхгүй. Наадах чинь бид нэр тамаагүй. Одоо чи мөнгө өг гээд. Би ч юм бүр яг бас зээлтэй, нэг том зээлтэй, нэг банк усын зээлтэй байсан. Тэгээд банк ус маань бол намайг бүр тоогоогүй хайцсан. Том зээл маань одоо банкнаас хүн залгаж байгаа шүү дээ. Тэгэл тэр үед нь тэгэл үннээ л хэлсэн. За үнэхээр юм байна. Тэгээ ингээд гэртээ ингээд байгаад байна. Тэгээд орлого маань ингээд хүрэхгүй байна. Тухайд бас үндсэн цалинтай ажилтай учраас л би ингээд хосолдохгүй нэг хоол ундныхаа мөнгөтэй тог усаад төлөөд ингээд явж байна. Үнэхээр ингээд нөгөө нэг орлого ингээд байхгүй болцсон учраас гэл хэлсэн. Тэгэл нэг хэлсэн, хоёр хэлсэн, тэгэл гурав дахасаа тэгэл заавал тэр дүндээ хийгээд яах вэ? Тэр жоохон ч гэсэн хийчихээ гэд хүмүүс ч бас нөө яаж байгаа юм л да. Үнэхээр энэ боломжгүй юм байна. Одоо хаягдсан гэх юм уу? Тэгэл би чи нөгөө нэг хоороо нөгөө нэг хөргөлтийн бизнес хийдэг байсан. Тэгээ гэрт нэг хитэн бараа байсан. Тэгээ тэрийг нууцаар хөргөж өгвөл ашиггүй харна. Хүмүүс чинь нууцаар би арай нөгөө юу автобусанд суугаал. Арай нэг хэд хүртэл тэр чи автобус явж исэн юм а тий. Тэгэл айл өдөр нууцаар хөргөж өгчөөл олсон мөнгөө лизингтэй тэгж авчиж өгч төлөөдсөн байхгүй. Хөргөлтөө бас амжуулаад тий. Яа бас хүн зүйлээ хэдүүлээс тавсан шүү. Тэгсэн. Одоо тэрнээс чи хойш ковид ягаал 5 жил өнгөрцсөн биш тий. Айгүй хурдан бэ. Би өөр ингээ ковидын дараа нэг арга хэмжээндээр өргөдөөж байгаа ажиллаад тэг. Йоо ийм бас гоё байж болдог байлуу гэж бодсон шүү дээ. Бүр ингээд талархаад байгаа юм чи. Йоо нэрээ ингэдэг билүү гэд. Тэгэл за бас талархах зүйл их байгаа юм байна да тий. Яа ковидыг бас бодох хэрэгтэй шүү. Бодох хэрэгтэй. Ковидаас миний хувьд л хамгийн түрүүнд сайн авсан зүйл гараа угаахыг бол зөв үнэхээр авчижээ. Гаднаас орж ирэх одоо тэгтээ ер нь дэлхийд даяар бас айгүй сүржигнөр болчихжээ. Одоо энэ ковид яаснаас хойш зүгээр нэг юм уу томоо өвчин хэд сая 12 сард гарахад л ингээл асал ингээл эвгүй болгоомжлал эвгүй саашлаар эвгүй юм цацаал мэдээлэлээд байгаа байхгүй. Амар сүржигнээл ингээл сая сургууль мооргалж чинь бас жоохон хэсэг амрааж хаасан шүү дээ үйл бас. Яг тэр надад бол яг манай хүүхд яг ханаа түрээд. Гэтэ тэр ковид бол өрн байсан. Би бас ч явж байгаа туссан шүү дээ. Яг тэрнээс бол би одоо бүр тэгж бодоод байгаа. Яг өвлийн яг эсэхэлж байгаа энэ хүйтэн саруудыг бүр тэр чигтэн хичээл сургуулийг амраагаад тий. Болвол яг цэцэрлэг болоогоос ажиллах хэрэгтэй шүү дээ. Эцэг их бол ажилтаа байна. Яг тэр үеэр бас тодорхой хэмжээний арай илүү уртын амралт байх хэрэгтэй болов. Тэгэх юм бол ядаж хүүхд гэрээсээ ингээд гараад сургууль дээр очиод ханаа төрөх одоо тэр эрсдлийг байхгүй болох тийм. Түнс яг өөрөө ингээд ханаа төрчээд жоохон байж байгаа 7 хоног өвдөж жоод дахиад хичээлдээ ордог. Дахиад өвдөхөөр бас дахиад хэцүү болдог. Нэгдэж ирээд хэцүү байна. Хоёрдож тэр чинь одоо дагаад одоо им тариа аавна. Тэ эсвэл имлэг твтний гэх юм бол бүр хэцүү ачаал үүсэж байгаа юм болов уу гэж би зүгээр харсан. Би бас өөрөө амар хүн танаа түрээд халуураад ингээд бүр яг хүүхдтэйгээ хоёлаа танаа түрээд хоёлаа нөгөө шуурхаагаар үзүүлээд тэр чинь үндэс янз янзэн л бодогдсон юм лээ. Тий. Хоёр хүн зэрэг өвдөх чинь бас л мэдхгүй бас. Ер нь өвдөх хэцүү шүү тий. Хэцүү шүү. Их баг гэлтгүү тий. Хэцүү. Дууныхын тухай яриа. Хоёлоо чи баахан амар ярьж. Бороо дууны бүтсэн дүүхийг бас бидэнтэй болцвол. За тэгээ. Би бол юунаас story reel-үүдээс бол амар хүзсэн. 20 онд би нэг найз охинтой болоод. Тэгээд нөгөөдгөнтэйгөө ирэхэл ингээл айгүй гоё явж ирсэн.
Тэгэл яах вэ тэгээд амьдралын ирэхээр салаад тэгээ гэртээ би нэг гониглцсан байж байхгүй. За ер нь нэг дуу хий та гэж бодоод. Гэсэн чинь манай дүү надад нэг ай сонсгосон юм. Энэ дээр хоёулаа нэг дуу хийвэл яа вэ? Энэ их гоё ай байна гэдэг. Би тэрийг сонсч наач өстө. Яг наач яг pop, R&B, hip hop тийм гурван харизмыг агуулсан тийм ай байна гэдэг. Тэгээд тэр аян дээр нь битээр гайдлаад үг хичээд. Яг нөгөө яг бүр болсон одоо нөгөө процессын дагуу тийм үг бичсэн байхгүй. Тэгэхээр энэ яг юм түүх тий бодтой тийм үг бичсэн. эмзэглээс төрсэн дуу шүү дээ. Тий эмзэглээс төрсэн тэр тийм дуу. Тэгээд дууныхаа үгийг бичээд тэр тэгээ байдсан чинь нөгөө за хоёлоо чи бичлэгтээ эзэн орох юм. Угаасаа манай Фрэнк студ бэлэн байгаа юм чи нөгөө Фрэнксэл дээр очиж дууга бичүүлээд тэгээд бичүүлж дуусчаад манай хүн чинь над руу яриа уццоход алуу чи өрөөдөр мастер дууссан байна гэдэг. Тэгээ сонсоо уцчихсан гоё болцсон биш үү гэдэг. Тэгээ жижиг засвар хийгээд янзлаад. Бүр фүүл болгож гаргаад. Тэгэд Филиппин чигийг нэг хэдэн сар болоод явж ирсэн юм аа. Тэр чинь хийж явж байгаа ковид гарчиж байгаа байхгүй яг. Ковидын өмнө юм уу? Тэг ковидын өмнө 20 онд тэр чинь дууга бичүүлсэн байгаа байхгүй. Тэгээ үдч ковид гарчиж байгаа. Тэгэд яг миний бие бас өвдөд яваад байсан байгаа байхгүй тэр үед. Энд тэнд янгнаал өвдөл тэрийг яахгүй ингээд тэсэл яваад байсан. Одоо борон клипэн дээр чи би нэлээд турцсан байдэн шүү дээ. Амар туранхаа нэг турцсан. Тэр чинь арга 50 дэл мэл рүү орцсон турцсан явжсэн байхгүй. Тэгээ өвдөө явжсэн ч гэсэн бас нэг дуур бүтээл яваадал заавал юм гаргая шүү. Орон бүтээл сэтгэлгээтэй байгаад байгаа байхгүй бас. Тэгээ дууныхаа үг мүгэн ч гэсэн тэр төрж бөөдөл Жон амьдрал ойдгартай байна. Хөрж даарсан сэтгэл нийгэл гонигтай байна. Чамаг саана дойлж дуулан саанаж дуулна гэл. Бүр цаанаасаа ингээд нэг тийм бодтой тийм үгтэй битсэн л тээ. Тэгээ гараал ирээс хүмүүстэй айгүй их таалагдсан. Тэгээд айгүй хурдан хүн төрсөн шүү дээ тэр доо. Сонсогчдод яг хүрж байгаа эсвэл юм адил татн мэдрэмж төрүүлж байгаа зүйл болгоо цаана нэг юм өвдөлттэй эсвэл нэг юм эмзэглэлтэй ч юм уу эсвэл нэг юм баяр хөөртэй ч юм уу нэг юм сүнс агуулсан байх юм тий. Одоо энэ татарын заяагийн дуунууд чинь бүгд эзэнтэй гэж байгаа шүү дээ. Ганцхан эзэнтэй нэг охин л зориулсан гэдэг байгаа байхгүй заяа. Тэр бүх харин дуунууд ба. Тий бүх заяагийн бичсэн дуунууд ерөөсөө дандаа л ерөөсөө. Чамгүйгээр дээрээ байна. Одоо тэр заяагийн бичсэн тэр үг чинь бүгд л одоо амьтад дандаа нэг хүн зориулсан. Тэгээд тэр чинь хүн дөрөөд байгаа байхгүй. Бодтой болохоор цаана нэг эзэн би сүнсэн байж идэг те. Тэр нөгөө дуу хийсвэр дуунууд чинь хүн төрөх нь хөрнө. Тэгтээ нөгөө арай баг багаад тийм санагдаад байдаг байхгүй. Хийсвэрээр хийсэн дуунууд амьд одоо тэр мужинэр явд те. Тий. Тэгтээ хайр дурлал бол яг хүн төрлөختний яг мөнхийн сэтгэл хөдлөх сэдв те. Одоо яг юм би бол Айстафын бас улаанаа сонсогч ихгүй. Тэгэл Айстафын нөгөө нэг анхны одоо нөгөө энэ миний хайр ч юм уу ойлгох хэрэггүй хайр. Жаргал даахгүй зовлон гээл. Жаргал даахгүй зовлон бол нөгөө төлөвшч ингэж нөгөө явж байгаа те. Нөгөө алдаа их гаргадаг эсвэл гомддог те. Харилцаанаас гомддог эсвэл харилцаанд алдаа гаргадаг юм хайруудыг дуулж байгаад яг 20 жилийн тоолтон дээр нөгөө юу дуучин минь сарта хань гэдэг дуу гаргасан шүү дээ тий. Тэр бол яг надад бүр ингээд би ч нөгөө яг нөгөө Айстопын ингээд дуунаас ингээд ойлголт аваад яг амьдралдаа юм боддог сонсогч нөө байхгүй. Тэг ах нарын хайр ийм юм биш тий. Төлөвшсөн хайр тий. Миний ертөнцийн ингээгээ хайр гэдэг нь үнэн хүсэл
ээлжилдэг зовлонд чим ганц үнэн гэж байгаа байхгүй нөө. Ханигаа магтаад байдаг. Ханигүүгээр одоо хийм бэ ч юм уу тий. Нэг артистуудын ингээд дуу уран бүтээлийг ингээд тэр артистын туулсан туршлага мэдрэмжээс ахуулаад яг хувьсаад өөрчлөгддөг зүйл байгаа байхгүй тий. Одоо Айстап хамтлаг пүүз дуулвал бас сайн тий. Хэлж тэхгүй шүү дээ. Цэцэн шиг болоо ёо. Цэцэн чинь пүүз дуулаад байдаг шүү дээ. Цэцэн жүүсийн одоо тэр ханы тухай дуу ч гэсэн бас л гоё дуу байхгүй. Цэцэн чинь анх хойр гээл тий. Хоёр бацааны дурлал цуслан дээрээс эхэлж байлаа ч юм уу. Одоо тийм агуулгатай дуу байсан бол яг одоо ингээ ханы тухай дуу болох за. Дагаа сонсч ирсэн би бас хүртэл ингээ нөгөө цуг яваад байгаа байхгүй хараас нь. Хамтдаа дууны тухай ярмаар байна. Хамтдаа дуугаа ингэсэн. Тэр чинь 18 онд би байж ахгүй тэгсэн чинь манай дүү дахиад нэг ай сонсгосон. Энэ их гоё регет ороо байна. Энэ дээр чи нэг дуулаад гаач гэдэг. Тэгээ наач өстой гоё дуу байна. Тэгээ энэ сэдвийн ерөөсөө олж өгөхгүй байна. Яах вэ гэл манай дүүд гэдээс. Тэгээ тэр чи нилээ хэдэн сар сэдвэн орж ирдэг. Тэр чи суугаал. Тэгээ би сэдв бодлоо манай дүүд сэдв бодлоо. Тэгсэн чи нэг манай дүү нэг орой ирсэн. Энэ нэг юм маасыг хамарсан тийм ямар ч төрөлд тийм нэг хамтдаа гэдэг тийм сэдв байдаг шүү дээ. Хамтдаа бид гайх. Ер нь хүн хамтдаа байхаар гайхалтай байдаг шүү дээ. Тэрийг л ерөөсөө ойлоод уулъя. Тэшнэ агуулга. Тийм тэрийг л ерөөсөө ойлоод уулъя. Энийг дуулуулъя гэхээс бүүн болно хардна. Угаасаа бүүн болно. Би мэдчихээн гэд. Хамтдаа угаасаа хүн ямар ч юм дээр хурим найр бүх юм дээр чинь хүн хамтдаа байхаар гайхалтай байдаг үстэй. Тэрийг л хойлоод уулах юм бол наад болчих ерөөсөө сонир болцээ гэд. Тэгэл тэр дуу тэгэл бүтсэн. Тэгээ очиж бичүүлээл. Тэгэл тэр дооны клип гараад. Тэгэл бас хит болсон шүү дээ. Сая 100 мянган үзсэн хэлээ дүү тэр. Сая 200 нь. Тийм ер нь нэг тийм маасны тийм хамтдаа тийм гэсэн сэдвийг л барьж дуулсан. Артист хүний хувьд яг тодорхой хэмжээний одоо зөв асуулт шүү заяа. Эго чухал юм уу? Эсвэл төлөвшил чухал юм уу? Өөрөж яг эго гэдгийг бол би зүгээр тэгж хэлж байгаа шүү. Хөвгөний одоо тэр нэг өөр байдал амдоошлоо. Эсвэл ийм даруухан байхсан үнцэнтэй гэж. Энэ эго төлөвшил гэснээс нөгөө 17 18 дээрээс 20 20-д байх чинь ингээл эгороо бол нэг өөрийгөө зан ингээл жоохон эгоогоо бүр өндөр түвшинтэй байл өөрийгөө танихаа гал энэ тэнд явах ингээл ингэж ингээл би ч артист хүн шүү дээ гэнэ штэ гэл тэгж тэр үедээ бол ямар ч хүн өөрийгөө тэгж эгоор болд юм билээ. Тийм 30 гараал байх шиг байна. Эсвэл артист хүний бас онцлогч байна гэж. 30 гараал ирэхээр хүн ингээд дотгошоо болж эхэлт юм билээ. Юм бодоол чиний хэлдгэр арай нэг жоохон төлөвчл суугаал юм бодоол ингээд дараахан болгоод эхэлт юм билээ. Манай татарын цай чи амар эготой хүн байсан шүү дээ. Тэр үед чи. Одоо бол амар дараахан ингээд төлөвшсөн ингээд тийм л байгаа. Эго төлөвшлөх гэж ярих юм болвол хэрэг сая миний ярьсан зүйл гэж бодож байна. Төлөвшил илүү чухал юм биш үү? Энэ бол уусаа очих цэгэн шүү гэж эгоогоос гэж. Эгот ч яах тэр хүүхд залуу насны л нэг юм шүү дээ. Бид яг эготой хүмүүсийг бол хүндлээд байгаа. Ер нь хүн тодорхой хэмжээнд одоо би бол тэгж амбицтай хүн гээл тэгэхээр бид нар ч нэг амбицыг буруутгах гал байдаг штэ. Гүйл юм байна л да. Сэтгэлийн хүчлэгсэн ер нь бол орчуулгал юм байна л да. Тэнгүүд нэг бусдаас өөрийгөө илүү гэж тодруулах гэдэг хэрэг бол биш. Зүгээр л хүчтэйгээр одоо шийдвэр гаргах одоо хүн болгонд одоо эгоны шаардлагач байна. Амбицийн шаардлагач байна. Эсвэргээр хит эгоогүй байвал аюу хэцүү багт тийм тодорхой хэмжээнд энийг хэтрүүлчихгүйгээр яг байлгаж баланслах хэрэгтэй болов гэсэн. Тунгийн тааруулах хэрэгтэй гэж бодож байна тий. Ямар ч юм хитрхээр мохоо болчтой шүү дээ тий. Одоо энэ рок попын ах эгчнэр бүгд л
анханасаа амбиц тогтоож явсан хүмүүс гэж би боддоо шүү дээ. Хэрвээ амбиц байхгүй байсан бол тэднийхэн одоо хийж байгаа уран бүтээлийнхаа нэг тэр хийсэн тэр зарчмаа одоо амбиц болгож гэж өөрсдөндөө ингэж тийм тий хинсэг тийм юу суулгаж тэрнийг нь дагаад хүмүүс эрэхтэн ч гэсэн баярлдаг тий. Тэр дуулаа. За энэ Сараагч ямар гоё амбицтай ямар гоё хүн бэ тий ингэж харж байгаа байхгүй. Нэг юм бишрэл гэсэн ирнэ нэг юм бас ингээд яна би бол яг тийм мэдрэмжийг бол Сараагчаас 2 3 давсан. Яг ингээл суухаар тэр агуу тий зуны лафт очин тий. Юу буруу юм асууж хөө дээ. Сүрдөөд би одоо миний хандын тоглолтын дээр ирж дуулсан. Ямар гоё. Би одоо харьцаатай байдаг байхгүй. Тэгээд их чиний хэлдэг нөгөө дууч төртөл ингээл Сараагчийн хажууд суухаас хүртэл ингээл цааргалал хичээл ин санаа зовоол яа энэ том хүний хажууд суух ч бас эвгүй юм биш шүү. Жирэхэд тийм ээ нэг л. Үгүй ингээл бол ингийн сайхан яриа өрнүүлж болно шүү дээ. Нэг юм асуул буруу юм асуух гэдэг юм. Асуух гэдэг гач юм шиг те нэг юм хүндлэл бишрэл байдаг те. Би бол тэгээ энэ хоёр Сараагч Ариунагч хоёр ч хоёлоо 15 цом гаргасан юм билээ. Яг хийсэн цомог. Цомгуудынхын тоон амар аахгүй ёо. 15 цомог. Тэг хідэн фянцтай ч гинөө хичнээн тоглолт гинөө ёо. Тоогоо алдсан гэж байгаа. Батука хэдэн фянцтай байлаа. Цомгтой байлаа. Цомгооч гаргаж амжаагүй явж байгаа. Тэгэхэд ёо. Нэг цомогны ард тэр чинь нөгөө дуу бүтээхээс ахуулаад бичлэг тий. Тэгээ тэрнийг чинь хүмүүст хүргэх яа маш их ажил байна шүү. Тий. Маш их ажил. Тэгэхгүй тэрий чинь ингээл тэр одоо тэр шүүмжлээд идэх хүмүүс чинь юу ч хийгээгүй гэж би тэр энийг нэг би яри гэж бодоод байгаа байхгүй. Юу ч хийгээгүй гэж ингэж тэр хүний хийсэн бүтээлийг тэгж бас муулж ч юм уу эсвэл шүүмжилж ч юм уу болохгүй гэж бодоод дэвсэд байдаг. 2004 онд би нэг Айстопын One Time гэдэг тоглолтыг үзчихсэн байхгүй юу. Марангал дулангалж ир надад чи минь нөгөө ч. Тийм, One Time тоглолтыг. Тэгээд дүүтэйгээ цамгчтай. Тийм. Дүүтэйгээ тэр тоглолтыг үзсэн. Тэгсэн чинь ингээ залуу юу шидэтэй. Пепсиний сав. Айстопын лөө 4 онд шүү дээ. 4 онд. Тэгсэн чинь Айстопын ахнаар заяа шууд тэрийг татж гаргаж ирээд. Чимүү амьсгаа яагаад ингэж энэ юм пепсиний сав яагаад. Чи тийм авьяастай тоглолтод нураа тий. Чи яагаад ингэж байгаа юм чи яах чи ингэсэн. Чи тийм авьяастай бол одоо чи бид нар шиг яг адилхан ингэж ингээд байлдан давуулаад одоо ингэ сайхан тайзан дээр дуулаад эсвэл яг ингэж хөрж байсаад чарыг чамаг гэдэг. Ямар тэгэд үзэгчтэй дэмжиж гин үү үзэгч дэмжээд. Тэгээд жинк амт тоглолт болж шүү дээ. Амт тоглолт. Тэгсэн чинь нөгөө үн чадахгүй байгаа юм чинь. Ямар ч тэр тайзан алив чамаг дуулаад чи дуулаад харъя гэсэн чи чадахгүй. Чаддгүй л байхгүй. Тэр бас амар яг хажууд нь харж байсан хүний хувьд л бас маш сургамжтай зүйл байна те. Бас надад бас эсвэл хүмүүс ингэж байна. Юу ч хийгээгүй болохоор нөгөө хүний хийсэн хүнийг шүмжлэх аяга амархан болчихсон. Юм хийсэн хүн чинь зовлон нь мэдээд штэ. Амар хэцүү штэ. Яах лээ энэ ч одоо яадаг үлээ бичлэгэнд орохоос ахуулаад тэ одоо бүр ингээ клипийг шүүмжлэх хэмжээний байна гэдэг чинь юу ч хийгээгүй. Нэг клип хийгээ үдцсэн хүн бол хүний клипийг бол мэдэн дээ тэ. За энэ дээр яг ингэдэм байлаа шүү ч юм уу тэ. Хичнээн олон хүн цуглаж чинь тэр олон хүн цуглуулах цагийн тааруулна тэ. Тэгээ тэр ховцнораас эхлүүлээл тэр нүүр бодог өчнөө юм штэ тэр чинь ёо. Ядаж тэгвэл тэр шөмжлээд байгаа хүнийг нэг авчираад нэг тэр студ тоолоо бичлэгэнд нэг оруулаад үзэлтэй чадахгүй л байхгүй. Тийм штэ. Тэр нэг 20-30 минут яг нэг алдсан хэсгээ давтаж дуулах бол бас л хэцүү л зүйл шүү дээ. Хэцүү. Тэрнийг чи бүр ингээ бүтэн бий болгох гэж те. Хойлооч бас сайхан хурж хурж шүү. Тэгээд подкастын маань бас өндөрлөх цаг хугацаа төгсөн байна. Юун төрөндөөс урилгыг маань хүлээж авч хүрэлцэн ирсэн. Артист Батука танд маш том талархлаа. Баярлалаа.
Бас нэг юм асуулт юм аа би. Хэрвээ одоо та хөгжим байсан бол ямар хөгжим шиг дуурах бол? Хөгжим байсан бол за хөгжмийн нэг зэмсэг байгаа шүү дээ. Зэмсэг болго өөрөөр дуурдаг. төгөлдөр хуур шиг л одоо гэж л бодож шүү. Төгөлдөр хуур гэж хариулдаг хүмүүс ч байна. Хүн болгон арай нэг өөртөөгөө илүү ойрхон хөгжмийг хэлдэм бил. Артистууд эсвэл одоо характертай гэж юм уу? Тэ? Одоо нэг уран бүтээлийн хаяг хүрхийг хүсдэг тэр онцлогоо бас хэлдэм болов гэж би бол зүгээр анзаарч байгаа. Тэгэхээр төгөлдөр хуур байна шүү дээ. Төгөлдөр хуурч ямар гоё уянгалаг гоё гарнотод уурдаг үлээ. Хаан хөгжим шүү дээ, тий. Бүх мэдрэмжийг агуулж яадаг. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Хүүхдийн гэр подкастын маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэг артист Батугада хийж байгаа бүх зүйлд нь өөртөө хүсч явдаг хамгийн сайн сайхан мөгнийг хүсэж байгаа шүү. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхний аль биесний хуудсуудыг дагаж бидэнтэй нэгдээрэй.